ажилладаг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг нэг нэгнээс ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас гарч ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн юм. Тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад гэж байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэдэг. Эсвэл энэ зүгээр Сайн бацгааны үзэгчтэй та бүхэнд ороо минь төргийн Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэдэг. Сэтгэлээ нэ, чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоо да. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн хөгжмийн зохиолч Лавдоржийн Малхажив. Сайн явж байна уу? Сайхан үргэлжлэж байна уу? за сайн байцгаана уу. Ингээд энэ одоо болцоог олгож өгсөн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр Эрдэнэ телевизийн үзэгчдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. Манай Эрдэнэтэд хэзээ ирв? Эрдэнэтэд өцгтөр орой ирлээ. Тэгээд үнэхээр одоо цагаагаар сайхан жинхэнэ өвөл одоо мэдрэгдсэн ийм сайхан эрүүл агаар дундуур машинтай явж байгаад Эрдэнэтийн одоо тавчаагаар ороод ирэхэд үнэхээр сайхан хот алгаа тасаад одоо хүлээж авч байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд өцгтөр ирчээд өнөөдөр танаа телевиз урилгаар ярилцлаганд орж байна. Тэгэхээр манай үзэгчид эрдэнэтчүүд бас бодож байгаа бах. UBS телевизийн захирал Балхачив гэдэг хүнтэй уулзж байгаа юм чинь UBS телевизийн тухай бас асуух хэрэгтэй байх гэж. Анх одоо UBS телевизийг байгуулахад Улаанбаатар хотын захиргаанаас ингээ байгуулахад л та тэнд ажиллаж ихэлсэн. Одоо хүртэл ингээ энэ байгууллагыг удирдаад ингээ хөгжүүлээд улс их орон даяар ингээ үйл ажиллагааг нь явуулаад нэвтрүүлэг мэдээг нь хүргээд явж байгаа. Тэгээ миний ойлгож байгаагаар тийм ээ одоо хүн төвлөрсөн газар тэр тусмаа бүхэл бүтэн хот өөрийн гэсэн заавал телевизтэй байх хэрэгтэй гэсэн ойлголтыг бид нар одоо бас 23 жилийн өмнө одоо мэдрээд энэ Улаанбаатар телевизийг байгуулсан. Мэдээж одоо хүн төвлөрсөн газрын асуудал бол тэртээ тэргүүл үүсдэг тийм ээ. Жишээ нь одоо голын ирэг дээр бүхэл бүтэн хот байдгаа нэг гэр бүл зугаалал явахад л одоо хогоо яах вэ? Хаана бие засах вэ? Тийм ээ. Тэгээд энэ одоо байгаль экологийг цэвэрхэн байлгах, эргүүлээд одоо тэр гол мөрөн одоо уул устгаа яаж харьцах вэ гэдэг асуудлууд үүсдэг. Тэрнтэй адилхан одоо энэ асуудлуудыг өдөр тутам ярьж яадаг нэг телевиз байх хэрэгтэй. Мэдээж одоо олон телевизүүд бидний араас байгуулагдсан. Гэхдээ өөр өөрийн одоо жанр төрлөөр одоо нэвтрүүлгээ бэлтгэдэг. Үндэсний олон нийтийн радио телевиз орон даяарх асуудлыг шийдэж яхад бол Улаанбаатар телевиз Улаанбаатарынхаа нийслэлчүүдийн одоо тулгымцсан асуудал тийм ээ. Аюулгүй байдал, цэвэр агаар, эколог тийм ээ. Одоо босод хог новш одоо бүхэл зэдвэр одоо асуудлуудыг хөгжлийг тодорхойлоход одоо хувь нэмрээ дөрөвдөх засаглалын хувьд оруулж идэг ийм телевиз байх хэрэгтэй гэдээ одоо байгуулж байсан. Одоо танаа телевиз ч одоо энэ сайхан одоо Эрдэнэ татынхаа нэрээр нэрлэгдсэн энэ телевиз одоо манай статустай их адилхан бахаа гэж бодож байна. Тийм учраас хотын телевиз тухайн хотоор нэрлэгдсэн телевиз бол тухайн хотынхаа цохилох зүрх нь болж ард түмтэйгээ иргэдтэйгээ хамт амьсгалж чаддаг, зовлон жаргалаа хуваалцдаг тийм телевиз байх хэрэгтэй л гэж би ойлгодгийн шүү дээ. Их баярлалаа. Хүмүүс төрсөн нутгаараа очин, нутагтаа очиход сайхан байлаа энэ төр гэл ингээл ярьдээ. Таавал одоо яг төрсөн нутагтаа л байгаа. Гэхдээ Алтан булг руу хэр явж байна? Би одоо чамаар бахархаж байна. Одоо ингээд сэтгүүлч ярилцлага хийхэд тийм ээ. Одоо ингээд ийм сайхан судалгаатай орж штэ тийм ээ. Одоо Алтан булгыг одоо хэр явж байна, Алтан булгтай ямар холбоотой ажиллаж байна гэдэг асуултыг амьдралд одоо анхны удаа би өөрийн чинь тавилаа гэж бодчих. Алтан булг руу явдаг. Яагаад тэгэхээр одоо Улаанбаатараас
нэгдүгээрт холгүй байрладаг. Хоёрдугаар тэнд одоо манай хамаатан садангууд өдөр тутмынхаа ажлыг хийгээд мал сүргээ өсгөөд тийм ээ улс эх орныхоо хөгжид өөрснийхөө одоо хэр хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа ард түмэн ах дүүс маань тэнд байдаг учраас явж байгаа. Тэр тусмаа Алтан булгийн засаг дарга одоо маш сайхан залуу байдаг. Тэгээд байнга UBS телевизтэй бас хамтарч орон нутагт болж байгаа үйл явдлуудыг хамт одоо мэдээлэх, дээрээс нь хамтын одоо гоё арга хэмжээнүүдийг зохион байгуулахад одоо Алтан булгийн сумын удирдлагуудтай хамтардаг. Тийм учраас одоо байнга харьцаатай байгаа. Тэр манай үзэгчид балхачид дараага одоо балхачид хөгжмийн зохиолч Алтан булгийн хүүхэд юм байна. Алтан булгт төрж өссөн байх гэж бодож магадгүй зүгээр. Алтан булгт өнгөрөөсөн хүүхэднээс Алтан булгт хамгийн аз жаргалтай, хамгийн гэгэн гоё байсан эмээ өөтөөгөө өнгөрөөсөн. Тэр хонь хоргонд явсан моримол эдэлж одоо өнөөдрийг хүртэл одоо амьдралдаа үлдсэн тэр сайхан дурсамжаас бас нэг яриач. Би баг багтаа ингээл жоохон хүүхдүүдийн хийдэг л ажил тийм ээ. Одоо хонь хариулах тийм ээ, үнэ эвлэгэх тийм үү. Одоо хоньыг одоо хэрлэнтэй усаар угаалгах, одоо морь тарлах гэл олон ажлуудыг хийжсэн. Гэхдээ тэр үед би өөрөө мэддэггүй байсан тийм ээ. Монголоор ийм ямар үнэхээр одоо сайхан тийм дэлхий дээр байхгүй байгальтай тийм ээ үзэсгэлэнтэй их орон бэ гэдгийг тухайн үед хүн мэддэггүй тийм ингээд уран бүтээлээ эхлээд өөрснийхөө уран бүтээлийн гарааг эхэлсэн хойно тэр дурсамжууд эргэж тухайн уран бүтээлчийг зураачвал зураач, яруу найрагчвал яруу найрагч, хөгжмийн зохиолчдыг бол ингэж хөглөж одоо уран бүтээлийн хийлэгдэг бахаа гэж боддог. Тэгэхээр миний залуудаа хүүхэд насндаа өнгөрүүлж исэн бүх одоо тэнд амьдарч исэн Алтан булгат тэр туулгалын эрэг дээр тийм ээ тэр одоо Алтан булгийн их нус сүжигийн ам тэр одоо бүх одоо байгаль дэлхий үнэхээр миний зүрх сэтгэлд уяатай тэр одоо дов толгод ол ус горхиороо дамжуулаад Монгол эх орноо хайрлах тийм сэтгэл төрдөг. Тэгэхээр одоо сайхан дурсамжууд бүгд л сайхан дурсамжууд. Зөвхөн уран бүтээлч хүнийг бол эх орон төрс нутг нь хөвөлдөггүй. Босод бүх салбарын улсууд тэгж хөглөгдөж инженерийнхээ ажлыг хийж тийм эмчин ард түмнээ эмчиж багш нь одоо хүүхдүүдтэй хичээл намаа зааж ингэж л амьдрдаг байх гэж бодож байна. Зүгээр би уран бүтээлчийн одоо мэдрэмж бол бас тэр уул ус их нутаг төрсөн Алтан булгаас холбоотой. Та ер нь Алтан булгийнхаа тэр хүүхэд насны амьдрал тэр ер нь Алтан булгийнхаа тухай тийм дан хөгжмийн бүтээл хийсэн үү? Гоё магадгүй тийм хүүхдийн гинэн цагаахан тийм гоё аялал. Яг зөвөр миний уран бүтээлийн 60% эх орны сэдвтэй бүтээлүүд байдаг. Яг Алтан булг гэж хийгээгүй ч гэсэн тийм Монгол эх орн маань өргөн удам нутагтай. Тэгээд Амин хайрын эх орн, өглөөш эх орн би Монголтойгоо адилхан гэх мэтлэн бурхан эх орн гэдэг маш олон уран бүтээлүүд маань тэр хийгдсэн тэр эх орны тухайд хийгдсэн бүтээлүүд донд Алтан булгийн маань одоо эд ширхэг элс чулуу ус бүгд л багтж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Алтан булгт өссөн хөдөөний гэж хэлж болохоор хөдөөний амьдралыг мэдэх. Гэхдээ Улаанбаатарын одоо жинхэнэ Улаанбаатарын яг төвийн хүүхэд. Улаанбаатарын тэр 2 дугаар 40 мянгатын байрны одоо орцонд найз нөхдөдөө гитар тоглоод тухайн үеийн залуучуудтай адилхан Beatles Smoke-ийг сонсоод л ингээд явж байгаад. Гэхдээ морин хуурын ангид төгссөн та. Монголын одоо алдар туурч Жамин гэдэг хүний яа харахгүй гарынхан шав. Зүгээр таныг монголчууд бас морин хуурныг удаа тоглож байхыг нэг тоглолтын дээр харж исэн баг. Би бол харж исэн. Гэхдээ яг энэ одоо хөдөөгийн манай ард түмний амны уншлах шиг болсон тийм сайхан зохиолын дуу гэдэг юм уу, нийтийн дуу гэдэг юм. Одоо би яг тэр хөгжмийнхэн юг сайн хэлж мэдэхгүй байна. Тим нэг сайхан бүтээл төрөөж та. Тийм тэгээд би өөрийгөө бас уран бүтээлчдийн одоо харьцуулахад өөрийгөө бас их азтай хүн гэж боддог. Яагаад тэгэхээр морин хороор өөрийгөө одоо багшийнхаа ачаар өөрийгөө хөглж чадсан уран бүтээч гэж боддог. Одоо морин хор бол одоо тэр болгон бас хүн болгон бас болцоо нь олддгүй юуээс одоо бол сайхан болсон. Одоо бол морин хор сурал гэх юм бол гараад тэр үед одоо Жамин багшийн шав болно гэдэг хөгжим мужийн дунд сургуульд элсэж орно гэдэг бол асар өндөр босхтой. Асар олон шалгалт өгчээж тэгж олон одоо аавын хүүхдүүдээс шалгарч хүүхдүүд орж суралцдаг байсан. Тэгэхээр азар одоо тэр одоо давааг
босхыг давсандаа баяртай байдаг. Тэгээд алтан болог хөдөө морин хуур тийм ээ. Өөрийн чинь хэлдгэр тэр 2-р 40 мянгатын орцны амьдрал энэ бүгд нийлж байгаа энэ чинь одоо уран бүтээлчийг ямар хүн уран бүтээл тойрохыг тодорхойлж өгч идэг гэж боддог. Тэгэхээр би олон сайхан хөгжмийн зохиолчид одоо ая зохиогч нар бүтээлээ хийхдээ мөн адил одоо бүхэл өөрийнхөө одоо амьдрал сурч мэдсэн зүйл өсөд төрсөн одоо нөхцлөөс шалтгаалаад уран бүтээлээ тойрогдөг гэж боддог. Цэродын дуунаас ямар мундаг одоо уран бүтээлээс жишээ нь Жанцнаар хөгжмийн зохиол, Шарвган хөгжмийн зохиол бүтээлүүд тийм ээ ямар гоё их оромж тийм Монгол үнэртдэг үлээ тийм ээ тэ гэтэл одоо эргүүлээд одоо манай Харангийн Чука, Томжага ч гэдэг юм уу, Долгион ч гэдэг юм уу тэнцэнс ямар гоё орчин үеийн стилтэй тийм одоо уран бүтээл гардаг үлээ. Тэгэхээр бүхэл юм одоо өссөн төрсөн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Тийм. Би танаа аавыг урлагийн их өндөр нарийн мэдрэмжтэй хүүгийнхээ ирээдүг их сайхан гэгээнээр харж чадсан хүн байга гэж би бодож байна. Яагаад тэгэхээр танаа аав бол жолооч хүн байсан. Жолооч хүн байсан. Тээврийн жолооч. Тухайн цаг үед бол хөгжмийг төдийлөн Монгол хүмүүс үнэтэй гэдэг юм уу сайхнаар бас мэдэрч байгаа. Зүгээр сонсч байсан баах. Сонсдог байсан ба. Гэхдээ хүүгээ хөгжим бүжгийн дунд сургуульд оруулаад тэгээ тэр дундаа морин хуурын ангид тэгээ Монголын гайхамшигтай Жамин гэдэг хүний шав болгож өгчөөд тэгээд өнөөдрийн энэ том хөгжмийн зохиолчийг л одоо төрүүлж эх орондоо бэлдэж өгчтэй их мундаг тийм нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ухамсартайгаар хүлээсэн аав байж гэж би бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ одоо өндөрлөгт гэдэг юм уу да хүмүүсийн хэлдгээр хөгжмийн зохиолч гэдэг энэ том гавьяанд том нэр цолонд хүрчээд аавыгаа ерөн дурсах юм уу? Аавыгаа санах юм уу? Би өглөө болгон аавтайгаа одоо зургийг харж агаад ярилцаад гардаг. Одоо ингээ ажилдаа явж байна. Өглөө болгон шүү. Унтахынхаа өмнө бас одоо залуучууд минь мэдээж энэ одоо сайн үлгэр дуур арил байлгүй тийм ээ. Их эцгээ дуурсаж сана гэдэг. Унтахынхаа өмнө заавал аавыгаа нэг эргэж нэг санчаад ингэж унтдаг. Тийм учраас би аавтайгаа бол үргэлж хамт байж гэнэ гэж боддог. Тэгээд аавыгаа бурхан болсны дараа би аавыгаа бол бурхан болчлоо, орхиод явчлаа гэж боддгоо. Үргэлж хамт байгаа учраас би аавтай хүн гэдэг дуу зохиож одоо өөрийгөө хуураад тийм ээ би аавтай байгаа гэж сэтгэлээ хөглөөд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаа. Тухайн нийгэм бас ах юм их байсан байгаа. Ягаад тэр жолооч хүн өөрийнхөө авиасыг нээж болж исэн байна. Барилгач хүн нээж болж исэн тийм ээ. Хөдөө аж ахуйн хүн нээж болж исэн тийм ээ. Тэгэхээр одоо жолооч хүний авиасыг хэрвээ тэр барилгачдын одоо барилгын баазад жолооч байсан. Тэр урлаг уран сайхан тэр барилгачдын соёлын ордон энэ төр гэж байгаагүй байсан бол манай аав өөрийнхөө тэр юутыг урлагт мэдрэмжтэйг мэдээч үгүйч тээврээ өрөөл дуугаад дуулаад амдал өөртөө л явах хэвээр. Тэгэхээр тухайн нийгэмд бас тийм болцоо байсан их баярлж байгаа. Тэгээд хөгжмөжийн дунд сургуулийг тэр морин хуур хөгжмийг өөрөө олж мэдрээд намайг тэр сургуульд оруулсан бол тухайн үед бол зүгээр л нэг хүүхдийн асуудлыг шийдэж байгаа юм шиг санагдчихсан байх. Тэгээд их баярлдаг аавдаа. Одоо алт мөнгө, өв хөрөнгө юу ч өвлүүлж чадаагүй минь аав бол эгэлж ирэн жолооч байсан. Гэхдээ өөрийнхөө одоо энэ урлагийн мэдрэмжийг өвлүүлж чадсанд би аавдаа маш их баярлдаг. Өр хүүхдтэй энэ тухай байнга ярьдаг. Миний бол жинхэнэ шүтэн бол аав юм аа. Мэдээж ээж маань байлгүй яг үстэй. Эцэг хүн гэдэг бол арай өөр те. Хамгийн үнэтэй, хамгийн чухал эрхэм зүйлийг л өвлүүлж үлдээсэн байна шүү дээ. Харин тий одоо Юугаарч үнэлшгүй. Юугаарч үнэлшгүй. Эцэг хинтэй сольшгүй тий. Та хүүхдээ тэг өвлүүлж байна уу? Одоо хүүхдүүд маань одоо арай өөр одоо нийгэмд өсөж төрнж байгаа. Өөрснөө бол мэрэгжлээ өөрөөснөө сонгоо явцсан. Гэхдээ миний жинхэнэ мэрэгжилчин бол одоо найруулагчийн мэрэгжилтэй миний том хүү найруулагчийн мэрэгчлэр одоо суралцаад одоо бас өөрөө бас уран бүтээл хийх гээл одоо хийгээл явж байгаа. Баг хүү маань одоо суралцж байгаа. Гүрэн монголч нь хүлээн гээд одоо саяны эх орны доо одоо танаа телевизээр явж байна. Энэ дунд хүртэл одоо алтан болог маань байж л байгаа. Баг хүү маань одоо бас суралцаад олон улсын харилцаанд одоо оюутан явж байна. Монгол тэгээд эртний наран чарагдагч эргээд манддаг энэ орчлон
явсан унах шиг Монголоо тэгээд ирээдээ гисэн явсан унах шиг Монголоо тэгээд ирээдээ Хайрган сүгнөө дугтгаа Амин монголчин мэднэмзээ Хөгжим мужийн дунд сургуулийг төгсөөд Польш руу хөгжмийн сургуульд явлаа. За хөгжмийн сургуульд явхад одоо өнөө цагийн бидний их сайн мэддэг Монголын хөгжмийн зохиолчдоос хамгийн өндөр оргилд гарсан Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналд ардын жүжигчин Давгийн Лувсан Шарав гэдэг хүнээр одоо өдөрдүүлж гэдэг юм уу чиглүүлдэ шалгалт өгөөд гэдэг юм уу ингээд сургуульд очсон. Тэгээ Польшоос ингээд Польшид одоо дотооддоо асуудал гараад Орос руу найруулагчийн сургуульд ирлээ. Та анхны хийсэн бүтээл чинь Шувууд уцах намар гэдэг уран сайхны кино тийм ээ? Тийм байна. Тэгэхээр Шувууд уцах намар гэдэг киног за манай үзэгчдээс төдийлөн зарим санахгүй байж магадгүй юм. Зарим хүн намарт их дургүй байдаг. Зарим хүн их дуртай байдаг. Анхныхаа бүтээлийн тухай яриач. Хэн хэнтэй хамтарч хийжээ? Тий. Тэгээд мэдээж миний мэргэжлүүл найруулагч. Тэгээд тухайн үед бас хамгийн анхны видео орон сайхны кино гэж урд нь бол хальсаар хийдэг байсан. Тэгэхээр видеогоор анхны киног хийсэндээ одоо хүртэл бахархдаг. Тэгээд одоо өнөөдрийн хийгээд байгаа манай залуучдын хийгээд байгаа UBS телевизийн хийдэг зүрхэнд гэрэлтэх хот Мама Мия Садора мартчихгүй намар одоо хийж байгаа говийн домог кино нэ бас суурийг тэр үедээ бас тавьж исэн болов 90 онд тийм ээ. Тэгэл одоо тэр маань үргэлжлэл эзэнгүй айлгаад уран сайхны кино хийсэн телевизийн сериал анхны. Гэх мэтлэн киноны жанр маань UBS телевизийн хувьд бол тасраагүй. Тэрний анхных нь киног болсон болоогүй хийжсэндээ баяртай байдаг. Явуу холонгийн хөө инхи ахын зохиолыг бичээд тэгээ би найруулж исэн гол дүрд нь одоо энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн диктор чимгээд өнгөж кино драмд орж исэн залуугаа охин гол дүрд нь Батмөх Даяаны хүүхэд тоглолт баяр хөө одоо Монголын одоо Ромео хэнийг дүрийг бүтээлээ гэрэлсэх энэ төр ингээд тоглож ирсэн. Одоогийн манай үзэгчдийн сайн мэдгээр Лардмагийн нөхөр гэж. Лардмагийн нөхөр тийм байна. Гэрэлсэх. Атганы гэрэлсэх. Би урд өмнө ингээд ярьцлаганд бас орж ирсэн сэтгүүлчд радио сайн өөр шиг ч надаа миний талаар юм өстой мэдээлэлтэй юм сэтгүүлч юм мэдэхгүй байна. Дараад ингээд асууна. Та сая болсон болоогүй гэд ингээд өөрийгөө их чамлаад байна. Таны Шувууд уцах намар олон улсын фестивалаас бас шагнал авч ирсэн шүү дээ. Авчихсан. Тэр чинь болоогүй биш шүү дээ. Болсон болоод олон улс хүлээж авч. Орон бүтээлч өөрийнхөө орон бүтээлийг дандаа байнга эргээд харахад чамладаг. Одоо харахад бас ичмээр дамжиг гэдэг шиг юм байна. Анхны бас нөгөөх баримтат киногаа нэг дурсаж анхны нэг баримт хожмын дурсамж гэдэг баримт кино хийсэн. Тухайн үед чинь миний бие тал бие ч одоо социализмд тал бие одоо энэ одоо хөрөнгөт нийгмийн үед ингэж хуваагдаж одоо амьдарч штэ. Тэгэхээр би яаж одоо энэ социализмаас шилжсэн одоо амьд гэрчүүдийн нэг штэ бид нар. Тухайн үед чинь одоо Япон хүний ч үзий яддаг Япончууд чинь бидний дайсан мэт ойлгож ирсэн. Тэгээ 90 оноос хойш зах зээлийн эдийн засагт нээлттэй болоод Япончуудын одоо их эцэг Монголын одоо нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарчтай дайны төлбөрт бүтээн байгуулалтанд оролцож ирсэн Японуудын одоо арга гэрийнх нь өөрөөр хэлбэл Монголд одоо ертөнцийн мөнх хөвсийг үзүүлсэн тийм ээ шарил нь байдаг шүү дээ Японы цэргийн болж тэр тал дээр ингэж баримт кино хийсэн. Тэгээ их эцэг нь ирж байгаа хүн лэмч нь хүүхдээ 16-тай 17-тай дайнд явуулсан хүүхд нь эргэж ирээгүй их эцэг тэр тусмаа хүүхдээр очиж чадахгүй тийм нийгэм байсан. Ямар л өөдтэй байх вэ тийм. Тэр бүх одоо хүний сэтгэлийн хөдөлгөөн хайнаа хайртайгаа явуулсан эмэгтэй хүртэл эмгэн болцсон. Тэр шарилтайгаар уйлаад тэгээд бас ядаж нэг амьдтай амьд шарилан дээр нэрж байгаа. Энэ тухай хожимдсан дурсамж, хожимын дурсамж гэсэн тийм баримт кино хийгээд Ямагатагийн кино фестивальд бас шагналт байранд орж ирсэн. Гэх мэт ингээд уран бүтээлийнхаа гарааг эхэлсэн юм агуулна. Би таны хожимын дурсамжийн тухай бас цааш нь зүгээр энэ нэрний тухай яриулах гэдэг. Ягаад тэгэхээр өнөөдрийн таны хийж байгаа бүтээл таны бүтээл гэдэг маань зөвхөн хөгжмийн бүтээлийг би ярихгүй байна. Зүгээр телевизийн бүтээлүүд UBS телевизийн уран бүтээлчдийн хийж байгаа танаа багийнхны хийж байгаа энэ бүтээлүүд бас хожимын өдрүүдэд гэгээ сайхан дурсамж болж үлдэнэ гэж. Энийг би юун дээр ярих гэдэг вэ гэхээр танаа телевизийн хийсэн Садура гэдэг кинон дээр ярих гэдэг.
Садуура кино бол одоо ингээд удахгүй Канны фестивалд одоо явах гэж байна. Тэг үнэндээ одоо Садуура киноны ач холбогдлыг та нар өөрснөө мэдж байгаа. Аялал жуулчлал, дээрээс нь одоо цөөх болцсон. Тэгээ энэ үндэсний ястны одоо хувь заяа. Дээрээс нь одоо тэр сайхан байгаль, тийм ээ. Дээрээс нь одоо энэ цаа гэдэг бол одоо үнэхээр сайхан байгаас талаас өгөгдсөн хөлт юм. Тийм гоё эвэртэй, тийм сайхан амтан. Ийм гоё ёс соёл иргэншил мөхөхийн даваан дээр нь бид нар кино болгож авч үлдэж байгаа гэдгээр олон хүний анхаарлыг тийш нь чиглүүлж чадсан. Тэгээ одоо тийшээ хандж байгаа төрийн бас байгууллагууд төр засах хувь хүн одоо маш их байгаа. Тэгэхээр тэр одоо ард түмний амьдрал аж ахуй энэ соёл иргэншлийг уртсгахад бид нар хувь нэмрээ оруулсан бахаа л гэж би бодож байгаа шүү дээ. Тэгээд би ягаад түрүү бүтээлүүд яг хийж эхлэх гэжсэн юм аа гэд нэг жоохон хэлсэн гэхээр тэгээд дууныхаа уран бүтээлийг дэлгэцийнхаа уран бүтээлийг кино баримт киноор эхэлж итэл одоо UBS телевизийг удирдах одоо саналч гэдэг юм уу дээрээс нь тухайн үед ч л үүрэг даалгавар байсан. Тэгээд захирлаар томилогдсон. Түүнээс хойш одоо өөрөө юм хийхээсээ илүү бусдаар юм хийлгүүлэх ажилд одоо ингээд сүүлийн олон жил зүтгэж байна да. Тэр мөн хэцүү ажил шүү. Бусдаар юм хийлгүүлэх. Маш хэцүү ажил шүү. Тэгсэн дээр өөрөө зовлонгоо өрөөд өөрөө явж байсан дэр. Гэхдээ одоо үнэхээр итгэл найдвар хүлээлгсэн юм чи одоо энэ амт олондоо хайртай. Ингээл зүтгэж яадаг. Би нэг ийм юмыг их гайхаад байдیں۔ Хүн төрлөختөн их олон зуун жилийн турш хөгжмийн бүтээлийг хийлээ. За одоо янз бүрийн хэлбэрээр нь энийг 7 нотон дээр л хийгээд идэв юм байна. Тэгээ энэ юу н одоо давтагдах гэдэг юм уу? Энэ 7 нот дуусах энэ төр тийм юм байна. Харин би бас наатгаж их гайхдаг байхгүй. Ерөөсөө ингээл 7 нот яг их удаа дунд хар цагаан даралтууд байна. Тэгээ энэ дэлхий дээр одоо өнөөдөр амьдарч байгаа уран бүтээлчд биш шүү дээ, тий. Өнгөрсөн зуунууд, хичнээн 100 жилээр хичнээн сая хөгжмийн зохиолч, ая зохиогч, сонирхогч бүтээл тойрогддог тийм. Тэгэхэд хоорондоо өөр болдог гэх. Хөгжим ямар агуу, ямар одоо хязгааргүй орон зай. Хэрвээ авиастай бол мэдрэмжтэй бол ингээд тэр чихээр хүн оролдоогүй байгаа тийм одоо шинэ гариг сар шиг одоо тий тэв шиг ингээд байж идэг байхгүй. Тэгээ би нэг өөрөө гайхаад идэг. Энийг одоо хинээс асуухаа мэддэггүй. Тэгэхээр одоо чи надаас асуулаа нийлж байгаа л одоо хин нэгнээс асуух шаардлагатай байна. Ер нь хайрлах хүн байгаа болоо энэ. Хэцүү энэ бол хэцүү. Тийм учраас зүгээр л хөгжмийн ертөнц, урлагийн ертөнц гэдэг бол хязгааргүй таагдшгүй тийм одоо орон зай юм байна да. Ер нь бол би бас гайхаад. За яруу найраг үргэлжил сүүгийн зохиол энэ төр бол тэгэл ингээд үгнүүдээ ингээд одоо түн бомон үг байна шүү дээ ингээд зохицуулаад. Зураачд бол тэгэл өнгөө хойлоод ингээд болоод байгаа юм шиг байгаа. Яг хөгжмийн бүтээл дээр л одоо энэ давтагддаг юм байх та ямар сони юм байл гэж бодлоо. Тэгэхээр хүн болгон өөрөө нэг өөрийн ертөнц, хүн болгон өөрөө бие даасан том личнест гэж байдаг шүү дээ. Тэгэхээр л одоо тэрнийг л тодорхойлсныг том тодорхойлол бол хөгжим дээр очиод өөрийнхөө юмыг яхтаал хүн өөрийнхөө л зохиож байгаа. Тэгээ яг хуу тэрний сэтгэлдээс гарсан, зүрх сэтгэлээс гарсан аялгауг одоо гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэл нь л тэр төгөл төрөөрийн даралт юм болоо тэрнээс даралтыг хичнээн даралтыг давтсан мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тийм хөгжим. Бас нэг дээшээ доошоо гэж бас нэг өнгө байдаг л байхал та. Байлгүй байхаа. Тэгэл тэрэндээ л одоо ингээл хойлоо зөгцөгдөөл явдаг баг. Гэхдээ олон мянган хөгжмийн зохиолч төрөөд олон мянган шижнээ сая яваал байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг л би гайхаад тэрнийг хойлоо хөгжмнээс асуух юмсаа л гэж бодоод идэв. Тэгэхээр би бас тэрнийг таад хүн тэгээд асуух одоо болцоо гарах болоо хинээс асуух юм. Энэ бол хүн төрлөختний зүрх сэтгэлийн одоо мэдрэмжээс энэ олон хайр сэтгэлээс энэ олон их орны хайрлах, их эзгээ хайрлах, залуучууд бие биенээ хайрлах энэ бүх хайр сэтгэл мэдрэмж энэ юунаас л асуух тэрнээс хинч хариулж чадахгүй байна. Уран бүтээлч хүн хизээ хамгийн их жаргалтай байдیں۔ Таныг бол одоо зүгээр хөгжмийн зохиолч талаас нь мэдээж одоо ард түмэнд л одоо хөрөх гэж уран бүтээлээ хийдэг ч зарим хүн болохоор ард түмэн биш ч гэдэг юм уу эсвэл би нэг мэрэгжлийн усууд ч гэдэг юм эсвэл өөртөө ч гэдэг юм уу гэж янз янз зарлал тайлбарладаг. Тэгээ би бодохдоо тэр бол зүгээр хариултал байх гэж боддог. Үнэндээ л ард түмэнд л зориулж тийм ээ. Тухайн ард түмэн гэхээсээ илүү тухайн үед өөрийнхөө үед амьдарч байгаа хүн төрлөختөнд л сонсох гэж л уран бүтээлээ хийж байгаа шүү дээ. Яг тэр зориг биелэл тайзан дээр
одоо сайн дуучдын, сайн одоо хөгжмийн найруулга, сайн яруу найрагчдын хүчээр уран бүтээл маань ард түмэнд төр хүрч зүрх сэтгэлд нь хүрч үйлчилж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо зүрх сэтгэлийг хөдөлгөж байгаа тэр акшн л одоо хамгийн одоо жаргалтай үе хаа. Тийм ээ. Таны бас зарим дуунуудыг ингээд харж байхад үгийн одоо яруу найрагч нь танай телевизийн сэтгүүлчд бас байдیں۔ Од гэрэл цэцэг энэ төр гэл нар мандах гэдэг олон тийм залуу одоо авьяаслаг яруу найрагчд юм да. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс өөрсдөө хөглөгдөөд танаар хөглүүлээд гэдэг юм уу ингээд ямар нэгэн байдлаар энэ дууны шүлэг бичээд байна уу? Аль эсвэл та дандаа тийм дууны шүлэг бичдэг мундаг сэтгүүлчдийг цуглуулж аваад байна уу? Тэгэхээр аль аль л байгаа бах тийм би бас их азтай шүлэг бичдэг тийм яруу найргийн мэдрэмжтэй нягтлантай бас манай санхүү маркетингийн захирал хүртэл бичиж байгаа шүү дээ. Сэтгүүлчтэй редактортай байгаадаа их баяртай байдаг. Тэгэхээр энийг цаанаас нь бурхан л биднийг ойрхон байгаад уран бүтээлэл хийж яасан баг. Тэгээд өчнээ гой дуунуудыг манай гэрэл цэг нар мандах од гэрэл сумья тийм бүгд бичиж байгаа. Тэгээд бичсэн шүлэг болгонууд нь ард түмэнд хүрэл дуулагдал дуу болол ингээм амьдарч байгаа. Би их азтай. Би нөгөөх бичсэн шүлэг болгон дуу болоод гэснээс түрүү нэг ийм асуух гэжсэн. Шууд уцах намраар гэж анхны одоо видео бүтээл, даны бүтээлийг тэн дээр та дуун дээр нөрөө хөгжим хийгээгүй юу? Өөр хөгжим зохиолч байдаг. Өөр хөгжмийн зохиолч яадаг. Яг инквер, хав инкверээр яадаг. Тэгэхээр ч нэг загсчны марус хөөжтэй мэдээж нэг эмчээр бол одоо өөрийнхөө хамаатан саданд нэг мессаж хийгээд өөр юм шийдэгтэй адилхан. Өөрөө дүрс дууг нь киног нь найруулж иж өөр бас нэг одоо уур амьсгал юун төлөө хөгжмийн зохиолч олон найзтай байлаа. Тэгээ инквераар хэлүүлжсэн. Тэгээ саналаа бол хэлсэн тий? Хэлсэн. Би хэлээл одоо инквераа ийм л баймаар байна шүү. Ийм л баймаар байна шүү тийм ээ. Би хийх юм бол булширч гох өөрөө ягаад өөрөө хөгжим. Би зөвхөр энэ дүрс энэ найруулга жүжигчин тий энэ киноныхаа утга агуулга өгдлийг л дээр ажиллаж чи хөгжим нь гоё яагаад ч гэдэг. Маш гоё хөгжим хийж гисэн шүү дээ. Армаг хүлэгэнэн гадаа ирэх шиг амагайга заажлан үрсхэн сонсогдоно агалага ханган гэртэн орох шиг агагангийн үнээр анхилна амин хайртай нутагмэ ади цэнхэрэ асарами алтай хангай голтойгоо алаг хам зүрхэнд минь нэгэн үеийн залуучууд 70-аад он, 80-аад оны залуучуудын маш их хүндлэн дээдэлж бас амтархан сонсдог, дуугийн сонсдог тийм нэг хамтлаг байлаа. Одоо бол та нар Ахмадын золбоо гэж өөрсдөө нэрлээд байгаа. Инээмсэг хамтлаг. За Монголын Битлз гэж ярьдаг. Гэхдээ Монголын их мундаг сэхэдэн залуучуудын хамтлаг тийм ээ. Одоо дахиж хизээ нийлж тоглох уу? Сая өнгөрсөн тоглолтын дээр манай хамтлаг миний тоглолтын дээр мэдлэгээ дэвшүүлсэн. Тэгээ одоо удахгүй ингээд манай нөгөө гишүүд маань уран бүтээлийнхэн тайлан хийн одоо томж байгаа. Долгион, ховон, инквер гэдэг тийм ховон инквер бүж бүгд уран бүтээлийнхэн тоглолтуудыг хий. Тэр болгонд манай Ахмадын золбоо хамтлаг уран бүтээл ажиж тойрвнаа. Тоглоно. Би зүгээр яагаад энэ тухай асууж байгаа гэхээр танаа Ахмадын золбоо хамтлаг одоогийн залуучуудад мэдээж үлгэр дуурайл болоод та нараас сурах юм их байгаа. Та нарыг харах тэр сэтгэлийн таашаал нь бас олон хүнд байгаа. Тэгэд нэг их гоё тийм зүрхэн тоногшохоор сайхан тоглолтыг л хийгээсэй гэж хүсдэг. Тийм саяхан одоо 2 жилийн өмнө тоглосон шүү дээ. Тэгээ одоо нэг тоглох байхаа манай хамтлагийн ахлагч нь Долгион шүү дээ. Пентатоник академийн ерөнхийлөгч Долгион. Долгион шийдвэр өгөх юм бол хамтлаг бэлэн байд. Тоглоход бэлэн байна. Орон нутгаар
хамгийн гол нь. Харин наадах- Орон нутагт ч л одоо та нарын фэнүүд зөндөө байгаа шүү дээ. Одоо бидний одоо төлөвлөгөөнд бас дархан эрдэнэ танахад бас байж л байгаа. Хүрээлэл ирэх юм бол үеийнхийнхэн ч үзэн шүү дээ. Үзэн тийм мэдж байгаа тэр. Тийм. Мэдэрч байгаа. За их баярлалаа. Тэгээ удахгүй бас танай хамтлагийнхаа ирээсээ ирж бас манай эх орны хөгжилд гар бие сэтгэлээр нь оролцсон эрдэнтийн одоо та нарын үеийн залуучууд гэж хэлж болох 70 80-аад оныхондоо бас нэг сайхан тоглолт үзүүлээд нэг ороо бас нэг бүгдээрээ тайзан дээр байгаа нь ч зэрэгтэлд байгаа нь ч бүгдээрээ аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байгаа. Тэр ирэл одоо удахгүй биелэгдэнэ. Тэгэд үнэхээр одоо Эрдэнэ тат бол үнэхээр 70 хэдэн онд анх одоо дөнгөж байгуулагдаад байж хат нь бас манай нэмсгэл хамтлаг ирж тоглож Улаанбаатарын үдшил бүрдэржин дууг ингээд дуулж манай Бадрууган дуулж гадаа нэг сайхан үдшил ингээд хот үйлдвэр нээлттэй хийжсэн санаанаас ерөөсөө гардаггүй бид нар ирсэн тоглолтоо. Тэгээ олон жилийн дараа энэ хооронд зөндөл ирсэн л дээ. Гэхдээ одоо өцтөр ирэхэд үнэхээр өнөө өглөө ингээд зэрэхэд агаар нь цэвэр ард түмэн аягуугаа сэтгэл өөдрөг тийм ээ. Тэр тус маань гок хаалгаар ороод ирэхэд хамт олон нөгөө Орос Монголын хамтарсан одоо байгууллага гэдэг нь үнэхээр мэдрэгдээд хажуудаа телевизтэй, радиотой, сонинтой хийсэн юмтай эх орныхоо бүтээн байгуулалтанд хөгжил дэвшилт өөрснийхөө хувь нэмрийг олон 10 жилээр оруулчихсан. Ажил хэрэгч туршлагатай мэрэгжлийн хамт олон ингээд өөдөөс ухтаад авна гэдэг бол үнэхээр сайхан байна шүү. Тэгээд шөнийн Эрдэнэт гоё харагдаж байна. Тэгээд гэрэлж хийдэн. Тэгэхээр танаа сэтгүүлч, танаа телевизийн техник, технологи хүртэл гоё чадaltaй техниктэй уран бүтээлчд нь өөрсч нах болоод ийм л сайхан хүмүүс ажиллаж байна. Тэгээд энэ болцоог ашиглаад энэ телевизийг үздэг. Одоо Эрдэнэтийн одоо маш олон иргэдэд ард түмэн тийм ээ. Одоо олон одоо салбарт ажиллаж байгаа Монголын одоо хөдөлмөрчин Эрдэнэт ирэхээр заавал хөдөлмөрчин гэдэг үг хөдөлмөрч гэдэг үг заавал хэрэглэгдээд эхэлж байгаа тийм ээ. Ийм хөдөлмөрч ард түмэндээ үзэгчдтэй одоо UBS телевизийн олон мянган олон сая үзэгчдийнхээ өмнөөс энэ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө гэж бодож байна. Их баярлалаа. Би бас танаас нэг зүйл хүсэх гэж байгаа. Уран бүтээлч хүн, хөгжмийн зохиолч учраас Эрдэнэтийн залуучуудын тухай, Эрдэнэтийн залуучууд амандаа амттай чихэр хүлгэх мэт байн гаялж явах тийм нэг сайхан дуу бүтээж өгөөч. Амлаа. Тийм нэг сайхан дуу. Одоо тэгэхээр одоо өөрөө бас анхных нь хүсэл тавьж байгаа хүн биш тийм ээ. Энийг бас манай UBS телевизийн уран бүтээлчдээр дамжуулаад манай эрдэнэтчүүд маань хүсэлтэд тавьсан байгаа. Удахгүй дуу бий болноо. Тэгээд тэр дууг цөмөрөө дуулж тэгээд хоёр телевиз хоорондоо бас хамттай ажиллагаатай тийм ээ. Монголын одоо хамгийн том хотуудаар нэрлсэн юм телевизүүд маань эх орныхоо хотынхаа хөгжилд нэг сүлд дуутай бай. Тэгээд Хиймэр төс Улаанбаатар тэгээ Улаанбаатарын дагин энтер гэдээ би бас хотынхаа тухай Улаанбаатарын дууг зохиогоод бас залуучууд дуулж хөгжимдөж одоо бас байдаг. Тэгэхээр Эрдэнэт ялгаа байхгүй удахгүй тийм уран бүтээлтэй болоод хэдүүлээ хамтраад сайхан ажилланаа. За их баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Монголын гайхамшигт Тонголыг туулынхаа хөвөнд хүүхэд насаа нүдээд Монгол эх орныхоо хөгжилд төрж өссөн Улаанбаатарынхаа хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг бүх бололцоогоор бүх чадвараараа оруулж байгаа. Монголын маргааш гэдэг нь олон зуун мянган үзэгчдийг телевизийн эфирээр дамжуулан хүмүүжүүлж байгаа. Таны энэ оруулж байгаа үйлсийг, таны энэ их бүтээж байгаа бүтээлийг их хүндэтгэн ард түмэн чинь хүлээж идэг. Танд их баярлалаа. Таны цаашдын амьдралд хүний амьдралд хүсч болох хамгийн сайхан бүхнийг хүсье. Танаас гарч байгаа аялгау, таны сэтгэлээс гарч байгаа тэр гэгэн аялгау Монгол хүн бүхний зүрх тархинд дандаа гэгэнээр авчиж явах болтугай гэж хүсэж байгаа. За маш их баярлалаа. Дүүдээ их баярлалаа. За бидний бэлтгэсэн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байгаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. За баярлалаа. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би оволсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор
амьд явж чаддаг аа.